Булган аймгаас оролцож байгаа дараагийн багийнхан бүтээлээ танилцуулахад бэлэн болжээ. Тэдний удмын хэлхээ бүтээл 1-р шатнаас 2-р шатанд хэрхэн хөгжиж ирснийг харахад үлдлээ. Манай удмын хэлхээ бүтээл нь болохоор адил талд гурвалж ашиглана. Тэгээд энэ адил талд гурвалж нөхөр эргэж гэн энэ нэг онцлог хөгжөөтэй. Түгжээг ингээ мултлаа авчин энэ чинь байгаа. Тэгээд энэ дотроос тэгээд ингээ эргэн адил талд гурвалж маань гээд чөлөөтэй эргэж байгаа ингээд. Энэ дээр тэгээд одоо үлдээ тэгээд энэ хөлөх тоглоом шиг ингээд. Энэ дээр болохоор тэмээн тухай бух болон шахах гэдэг тоглоом байгаа. Энэ нь болохоор ингээд адил талд гурвалж байснаас одоо ингээд одоо 3 юм том тавцсан болоод дэлгэгдөө өгч байна. А дотор нь дуурайд байсан зүйл чи энэ төвхлөгч юм бэ тийм ээ? Тий. Хөлн гэх юм уу? Хөлн тийм ээ? Маш. Адил талд гурвалж юм ингээд дэлгэгдөө 3 том тавцсан болж байгаа. Тэгээ энэ дэр нь болохоор манай бүтээл нь болохоор одоо энэ өөрийнхөө хайрцагтай байхгүй. Тэгээд гадаа өгтөр чи ороод ирсэн. Энэ болохоор ингээд одоо энэ деталь оноо сална. Энэ 3 талд энэ тавцсан моц бүгд салаад их хэгдээд нэг юм болоо орчин. Тэгээ урдталтай нэг шагаа харууныхаа асааг ингээ байрлуулах суурин дээрээс харна. Одоо энэ дээр хэд одоо алаг мөлхийн өрөх тэр дээр хурдмаар уралдах эргүүлээд болохоор бүгцэг няслага ингээд тоглоомод байгаа. Нийтдээ хичнээн төрлийн тоглоом тоглож болох үлээ. Ер нь тэгээд Монголын үндэсний одоо шагаагаар тоглож болох хөлөх тоглоом болгоно ер нь дээр суурьаас солиод эргүүлээд тоглоод иж болно. Яа. Ийм бүтээл санаа байна. Энэ шагаа харууных нь одоо энэ хасаа тавьдаг юм. Одоо жишээ нь салгаад би нэг газар шагаа тоглоё гэхээр салаад аваад явах уу? Энэ одоо яг өөрийнхөө суурин дээр л хийцэн ардлынхын суурин дээр л байх шиг байна л та тийм. Үгүй. Өөр шаа сална. Энийг л ашиглаад байна. Харин тий одоо аваад би тийш нэг газар аваач тоглохоор тэр ардлынхын суур бас тусдаа байх уу гэж асуугаад байсан шүү дээ. Чи байхгүй болохоор би тоглох гэхээр наадтай чи бас тэр чигээр нь авч явахгүй шүү дээ. Ганцхан тусдан тоглоё. Тусдаа байлгаж болно. Энэ бол нэг комплекс гэх одоо юу нэг багц юу учраас энд нь холбогдсон байхгүй. Тэгэхэргүйгээр энийг хэрвээ тусдаа хийх ёстой байсан бол би одоо тэнд тоглох гэсэн бол дахиад би тусдан бид ярилцсан ш багаараа. Яг энэ ширээнээс салшгүй нэг хэсэг юм аа тий. Одоо удмын хэлхээгээд анги дотор нөгөө шагаа шиг тараахгүй нэг цул байдлаар тэр ангийн хойдлын нэг ер нь ангиуч нийтлэг шүү дээ. Ангийн хойдолд нэгөө хэсгээр нөгөө эсвэл хүүхдүүд бучгын тоглодог. За одоо миний үеийг бодохноо сургууль өөрчлөгдсөн. Хойдлогоо бас нэг архитектур юуг нь бас чимэглэлийн үгээр ягаад нэг номын тайвар хийсэн анги болгон дэрийг ашигладаг байхгүй. Тэгээ тэр зайг нь бид нар ашиглах гэдэг байхгүй. Тэрэн дээр нь. Баярлалаа. Тиймэрхүү байдлаа. Гэхдээ яг тусдан тоглоыг бол хойдолд нь тавцсан гаргаж өгөөд нэг салгаж авдаг гэж болох юм. Тий. Тэгж болно. Миний хувьд ингээ харж байхад ойлгомж яг тэгэхээр энэ тавцан яг одоо том болгож штеп. Миний давуу тал нь нэгдүгээр чи юу юм те. Энэ дээр юу вэ? Нөгөө ангид маань гэж чи Булган аймгийн орхон сум бол ерөөс баг булганы сумлууд дотроос анги дүүргэлт хамгийн бага байхгүй 140 хүүхэдтэй. Тэгвэл бус сургуулиудынхаа хүүхдүүдийг судлаад үзсэнгүүд ерөн булганы хүүхдүүдийг чинь 20-оос 30 гэдэг ангийнх нь анги дүүргэлт. Тэгэхээр наа чи ингээд дэлгэж чинь тий. Хүүхдүүдийн тоо бол нэгт миний асуултанд хариулт болохгүй. Тэр би тоо асуугүй шүү дээ. Одоо ингээд дэлгээд урт болчихж шүү дээ тий. Тэгээ шагаан тоглоомч голдуу тойрч сууж байгаа тоглолдог байсан. Тий. Тэгээ 3 талд нь 3 хүүхд тоглох гэдэг юм. Олон хүүхд тоглох гэдэг. Энэ маань болохоор юу байхгүй юу? Одоо энэ хэсгэн дээр л жишээ татъя л да. Энэ хэсгэн дээр ихээр чинь зөвхөн энэ тавцан дээр нэг тоглоом тоглодог юм уу гэхээр нөгөө талд нь бас дахиад нэг энэ эсгийн гарыг ашиглаж байгаа шүү дээ. Энэ тавцангаа ашиглаж байгаа шүү дээ. Тэгэхээр чинь нөгөө 30 гаруй хүүхд маань 2-3 хүүхд маань энд л шагаагаа няслаа сууж тий. Тэглээ гэж бодох чи энэ дээр нөгөө нэг 2 хүүхд маань чих юм уу? Шагаа нэг тэгэхээр чи бүгцэг няслах. Энэ багийн ахлагч нь хэмлээ. Баасан цогт. Баасан цогт хариулах хэрэгтэй юу? Нэмэлт тайлбар явуулж байгаа юу? Үндсэн тайлбар явуулж байгаа юу? Тэгэхээр тэгээд чинь одоо ингээ харахад хийцэн өвж хэцүү байна те. Одоо хүүхдүүд тоглоно штэ. Наа чи өндөр байгаа учраас хүүхдүүд яах юм гэхээр жижиг хүүхдүүд чинь ингээ өндөр юм чинь баг зогсоо таарна ш 6 настай хүүхдээ. Тэгээд тоогоороо дарс таална те. Тэгэхээр энэ хөлний хөвд хийцэн өвд те. Найдваргүй харагдаад байна. Тийм үү. Энийг тэгээд бол сайн уу сайжруул хийж болно л да. Энийг тэгээд өндөр нам нь бол тэгээд хүүхдүүдийн төвшөнд нь ангийнхан төвшөнд харуул гэж одоо 10-аас 7 ч гэдэг юм арай өндөр. Тэгээд 7-оос 5 ч гэдэг юм. 5-аас 3. Өндөр намын асуудал дээр яхахлаар одоо энэ би хөлний бат өгөхийг ярьж байгаа байхгүй. Наа чи одоо өндөр юм чинь хүүхэд хоогоор дарс тоглоно шүү дээ. Шагаа няслах шүү дээ тий. Шалан дээр байгаа бол хүүхэд ингээ биеийнхээ сууж байгаа өөрөө нясалж шүү дээ. Гэтэл одоо өндөр учраас хүүхэд хоогоор дарж тоглоно шүү дээ. Одоо энэ төгөл төр шиг ингээ ширэн дээр дарнаа. Энэ үед над хөлн найдваргүй юм биш үү гэж. Тэгэхээр энэ бол ихтэй бол нэгдүгээр анги хүүхэд бол одоо нэг өндөртөхгүй шүү дээ. Тэгээ шагааг бол тэгэл одоо бид нар нислэхт бол
Хүлийн бот энэ дэр бол нэг дараалт ирэхгүй шүү дээ хүүхд тоглож явах тохиолдолд бол. Дарлаа. Одоо угаасаа хийцэн ингээд хазгаа байгаа зү. Тийм бас ширээнүүч ингээд. Тэгэхээр зах дээр нь дарахлаар тэгшин байснаас хазгаа байсан аль нь бат бөх вэ? Ямар данс даах вэ? Нэгдүгээр ангийн хүүхд жишээ нь тохиолдол зогслоо гэхэд хэр удаан настай вэ гэдэг асуулт. Голын дээр нь юу тоглох гэдэг вэ? Голын дээр нь юу тоглох гэдэг вэ? Голын энэ дэр бол үлзийгээ тоглоомд 100 буталтай ам. Одоо ингээд хүмүүс бүгдээрээ тоглох гэдэг байгаа тийм. Миний асуугаад исэн асуулт би энд чагаа тоглох гэдэг нөхдөл бөөгнөрөө зогссон би хаагур нь харавах юм бэ? За ингэ тусдаа байж болно шүү дээ. Гамбай хоёулаа шагаа тоглоо дахиад хоёр нь даам тоглол ингэж турч үзэх юм уу нэг. Тэгэхээр наад чи бас оновчгүй болчиход байгаа байхгүй. Энэ хамтаа авд явдаг ч гэсэн нэг ардлынх нь юу байж байгаа юм бол тусдаа байх хэрэгтэй гэж яриад исэн байхгүй. Нэгдүгээр шатнд бас. Одоо энэ дэр бол түгжээний асуудал хамгийн гол нь Гамбай тогч гэсэн асуух гэдэг ерөнхийдөө орхиж та нар харуулахгүй орхиод байгаа боловч түгжээний асуудлуудаа эргүүлээд нэг харуултаа хаашаа ер нь дэлгэцээр Энэ маань болохоор одоо энэ осмо нүхлээд цаашаа энэ төгжиж байгаа шүү дээ. Осмоныгоо саатал дээр бас дахиад нэг юм тушаа нэг мод орж ирж байгаа байхгүй. Тэр модныгоо нэг хатуулгаар тооцож үзээ. Тэр модноос энэ маань нэг цаашаа цунхилт нь болохоор нэг. Тэгэхээр Гамбай тогшоо гарантай гарч. Гамбай тогшоо яг одоо наанаас ч харагдаж байгаа л да. Одоо энэ шопогч тэглүүрж байгаа хэсэг те хөлтөөгөө хэр зайтай харагдаж. Одоо эргүүлээ гэдэг бэхэлж байгаа нь хэр харагдаж байна даа. Энэ шопонгоор ерөнхийдөө эргэлдээ барих гээд байгаа л да. Хэр вэ? Энэ ингээл адил тал дээр бүгд ирээд төгчтэй явчих. Одоо энэний зузаан хийдвэ тэрнээс цаашлаа шүү дээ. Аа. За хооронд. Тэгээ нэгдүгээрт би бол энд нэгдүгээр шатан ч гэсэн энэ төгжэн дээр бол анхаарч. Хоёрдугаарт одоо энэ хоёр хавц эргүүлээ хаагдж байгаа шүү дээ. Нэгхэн талд нь яасан төгжэн жоох үнэтэй болоод игээд байгаа юм уу? Нэг талд нь барьцгаа. Ер нь бол ийм хавцтай юмнууд чинь эргээд диагоналаар гаждаг шүү дээ. Одоо яг төгөлдрөө чойж яваар да. Наадлынхаа. Тийм. Нөгөө талд нь байхгүй байгаа байхгүй юу? Энэ түрүүн ч гэсэн би нэг хүрээд авахд нэг тал нь ингээм сул ингээм савсан эдэлцтэй л харагдаад илээ л дээ. Би одоо асууж байгаа зүйл энэ ч гэсэн үнэлгээ шүүгчдэр ч эргээд хэрэгдэн энэ бүтээгдэхүүний насжилттай холбоотой юм яригдаад байгаа байхгүй юу? Тэр утгаараа үнэхээр энэ яг энэ онцлог энээс өөр боломжгүй гэж хариулах юм болов уу? Яг энэ хийцээ өшөөж хайшна гэж бат бүх тал дээр нь өшөө анхаарах болов уу гэдгийг хандлагыг чинь сонсох гэсэн. Энийг бол сайжруулалт хийж болох байхгүй цаашаага. Тэгэхээр бат бүх тал дээр нь жоох өшөө анхаарч хандаж хэрэгжүүл тал руу жоохон төгөөлөх шаардлагатай байна тийм ээ. За 3 дугаар шатанда тэгэж үзэсгэлэн дээр нэг сайжруулад энгийн хүмүүс ч гэсэн эдөө одоо эрсдэл багтаа дараас нь анхаарч хөгжүүлж ирээрээ тийм. Тож ахлын шүгчин гэрэл. За, хууснаас өөрчлөгдөг шүү. Тэгээ энэ сануулгах шүү. За. За залуучуудаа багшаа баяр хүргэе. 3 дугаар шатнд иргэд уулзцгаая. Бас шүүгчдийн зөвлөл юм ярьж байна л да. Нэгдүгээр шатныхаа нөгөө нэг үзүүлсэн зурагнаас болохоор яг нэг сүртэй нэмээд хийцсэн юм бол ганц хоёрхан зүйл байсан. Детал анги. Тэгээд тэр тал дээр жоох анхаараараа гэд тэгж шүүгчд байна. Тэгээ ингээ юуны өмнө одоо бидтийг энэ тэмцээнд оролцоход дэмжиж оролцуулсан. Орхон сумынхаа засаг дарга юм. Дээрээс нь одоо бидний энэ бүтээлийг хийлцэхэд өдөр шөнөгүй бидэртэй цуг өөрийнхөө оюуныг чилэн байж суусан. Сумын можаны цэхих Батэрднахтай маш их баярлалаа. 3 дугаар шатны бүтээл мөн болохоор одоо энэс сайжраад илүү даваа талтай ер нь бат бүх байдлын шүүгчнэрийн зөвлөгөөгөөр л бүтээл хийгээд ирнэ.